За тэгэхээр эрхэм үзэгчдээ манай мэдээллийн хөтөлбөр онцлог сэдвээр үргэлжилж байна. Тэгэхээр бас өрн дулаан хавар болж байгаатай холбогдуулаад удахгүй ихтэй сургуулийн эзэлтийн шалгалт эхлэх гэж байна. Энэ ямар асуудлыг хөндөгч байна гэхээр бид оюутнууд маань одоо 10 жилийн ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа сурагчид маань хэрхэн мэрэгжлээ сонгох тал дээр маш их алдаа гаргадаг. Тэгээд үүний талаар бид студидтэй Яруу сэтгэгч хүний хөгжлийн клубын тэргүүн Лувсан Доржиг урьж оролцуулаад байна. Орой мэнд хүргэе. За тэгэхээр юм ч гэсэн эхлээд хоёулаа Яруу сэтгэгч хүний хөгжлийн клубын талаар давж танилцуулж байгаа. Ер нь бол одоо хувийн хөгжлийн чиглэлээр олон талд үйл ажиллагаа явуулдаг. Одоо залуучууд болон өсвөр үеийнхнийг хөгжүүлэх олон талд үйл ажиллагаа явуулдаг хүний хөгжлийн одоо олон нийтийн тийм бүлгэм гэдээ ойлгочих болно да. Олон нийтийн байгууллага. Ямар нэгэн байгууллагатай төрийн байгууллагатай хамтарч ажилладаг вэ? Төрийн байгууллагатай хамтрахгүй. Төрийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа тийм төсөл хөтөлбөр байвал шаардлага гарвал оролцоод явдаг. За тэгээд хоёулаа яг ярианыхаа үндсэн сэдв рүү оръё тийм ээ. Одоо оюутнууд ерөөдөө ийм л бодлоо юм л да. Уул уурхай Монголд хөгжиж байгаа учраас уул уурхай мэрэгчлэн болъё гэсэн бодлоо. Энэ ер нь хэр бодит зөв мэрэгжил сонголт байна. Тэгэхээр ер нь л одоо хүүхдүүд өсвөр үеийн төгсөж байгаа одоо хүүхдүүд маань мэрэгжлээ сонгохдоо зөвхөн одоо Монгол дотроо одоо жижиг тогоон дотроо хараад ч юм уу тий. Яг одоо байгаа хэрэгтэй мэрэгжлийг гэж одоо бодож сонгож болохгүй. Тэгэхээр дэлхийн нийтэд одоо өрнөж байгаа тийм 20 том хандлага байгаа юм л да. Тэр 20 том хандлагын нэг нь болохоор ажил мэргэжлийн бүтцийн өөрчлөлт гэсэн тийм том хандлага байгаа. Тэгэхээр ажил мэргэжлийн бүтцийн өөрчлөлт гэдэг нь яг юу хэлээд байгаа гэхээр дэлхийн нийтэд бий болж байгаа хурдтай технологиуд мөн шинэ бий болж байгаа одоо юу гэдгийг шинэ салбарууд хөгжиж байна тийм ээ. Энэтэй уялдаад зарим мэргэжлүүд маш амархан хуучрах ч юм уу. Энэ өнөөдөр ингээд хэрэгтэйгээ сонгочлаа гэж бодоход 4 жилийн дараа төгсгöd 5 жилийн дараа төгсгöd хэрэггүй болчих жишээ нь ч юм уу тийм. Гэх мэтчлээ ингээд мэргэжлээрээ зөвхөн нэг жижиг хүрээнд хараад сонгох нэгдүгээр сонгох биш. Хоёрдугаар одоо байгааг сонгох биш. Ирээдүйд яг ямар мэргэжил хэрэгтэй болчиход байгаа. Дэлхийд дээр чинь юу ямар технологи юуг өөрчлөд байгаа тийм ээ. Аль мэргэжлийн салбарыг өөрчлөд байгаа. Аль мэргэжилт нь илүү одоо мэргэжлүүд хэрэгтэй болохыг. Аль мэргэжилтнүүд нь хэрэггүй хэрэг багтаа болохыг ч юм уу. Тэрийг тооцож сонголтоо ивэл ер нь их зөв сонголт гэж үзэж байгаа юм л да. Ерөнхийдөө бас хэдэн жилийн өмнө эдийн засгийн холбоотой хуульч эдийн засгч болох сонирхолтой хүмүүс байсан. Одоо ингээд уулуурхаар ингээд хөрвөөд байна л да. Ер нь за уулуурхаа ингээд хөгжил рүү ингээд манайх явж байгаа гэдэг оюутнууд сууж байгаа. Дараагийн хандлага нь юу байж болох вэ? Тэгэхээр юу байж болох вэ гэхгүйгээр энэ дээр ер нь аль болохоор бид нар сонголтоо хийхдээ их судалгаатай хандвал их зүгээр юм л да. Жишээлбэл би нэг хэдхэн тоо баримт дурдвал илүү ойлгомжтой болох болов гэж бодож байна. За тэгэхээр нэгдүгээрт ер нь энэ дэлхийн нийтэд бий болоод байгаа ажил мэргэжлийн бүтцийн өөрчлөлт гэдэг дээр яг ийм мэргэжлүүд одоо бүтцэд өөрчлөлт ороод байна гэхээр жишээлбэл хамгийн түрүүнд одоо 3 ийм хурдтай технологи хөгжиж байна тийм ээ. Мэдээлэл технологи, бие технологи, нано технологи гэдэг 3 технологи байж байна. За үүнтэй холбоотойгоор жишээлбэл Солонгост одоо сая робот хөтөлбөр гэдэг энэ жил ер нь эхний ээлжний роботуудаа ингээд ажлын талбар дээр гаргаж хөдөлмөрийн зах зээл дээр гаргаж ирж байна л да. Тэгэхээр тэр роботууд юу хийх вэ гэхээр барилга барьж байна, өрлөг хийж байна, шавардж байна, кранаар өргөж байна те. Тэгэхээр өнөөдөр Монголд тэнд одоо 40 мянган хүн ч юм уу тэнд ажиллаж байна тийм үү. Тэгэхээр одоо бид нар тэнд дахиад ажил хийнэ гэж бодоо явж байгаа залуучууд байвал тэрвэл одоо таавал андуурал, эндүрэл гэж хэлмээр байна л да. Тэгэхээр удахгүй одоо маш их цомогтол одоо явагдаж эхэлнэ. Яагаад тэгэхээр 100 одоо хүний нэг өдөр хийх юм ч юм уу хурдтай тийм хүчтэй технологи тийм ээ одоо өндөр хүчин чадалтай өрлөгчин робот одоо нэг 7 хоногт ч юм уу хийх жишээтэй ч юм уу тийм. Тэгэхээр нэгдүгээрт одоо энэ өндөр технологиуд нь дунд мэргэжилтнүүдийг багсгаж эхэлж байна. Одоо ажиллах тийм боломжийг багсгаж эхэлж байна. За хоёрт нь хэмэл мэдээллийн технологи гэдээ байж байна тийм ээ. Мэдээлэл технологи өөрөө мэдээлэл технологи холилдоогүй одоо хамтардгүй тийм салбар одоо байхгүй болчихлоо л да. Захим засаглал гэдэг тэгж чинь захим боловсрол, захим эрүүл мэнд гэж тэгж чинь тийм ээ. За тэгэл одоо мэдээлэл одоо медиа салбарт ч гэсэн одоо маш том орон зай эзлээд эхэлчлээ тийм ээ. Телевиз, ЦПМ-үүд ч гэсэн ингээд уусаад эхэлчлээ. Тийм болохоор захим одоо энэ орон зайд бас нэлээд боломжууд харагдаж байна л да. Одоо жишээлбэл юу гэдгийг алсын зан онцлогын имчилгээ хүртэл хөгжөөд явчлаа тийм ээ. Мөн одоо хэвлэл мэдээллийн салбар ч гэсэн өөрөө том боломжууд гараад ирэх жишээний ч юм уу. Хүмүүстэй харилцах одоо маркетинг сурчлагын дээр ч гэсэн бас боломж гараад ирэх жишээтэй ч юм уу. За ингээд бас жишээлбэл нано технологи дээр ингээд аваад үзэх юм бол жишээлбэл ингэж юм л да. Хэртэтгүү даав одоо ингээд хийгээд үйлдвэрлээд эхэлж байгаа. Мундамаа гэдэг Монгол бүсгүй бас сайн Германд одоо сурж байхдаа тийм хэртэтгүү даав хийсэн. Тэгээд яг хуу тийм өндөр технологиор хийсэн материалаар одоо хувц хийгээд эхлэхээр хувц одоо хэртэхгүй ч юм уу те. Жишээлбэл цонхны шилэн дээр машины шилэн дээр одоо тоос тогтохгүй болох жишээтэй тий. Цонхонд ямар ч хөших хэрэггүй өөрөө гэрлээ нараа мэдрээд мэдэрч болцдог ч юм уу тийм. Гэх мэтлэн хэрвээ ингээд хувцс хэрдэхгүй болчвол
одоо тэр угаалгын салбар ч юм уу аман угаалгын нутгийн үйлдвэрлэл ч юм ингээд буураад эхэлчих жишээтэй. Хэрвээ машины одоо цонх гэрлээ өөрөө тохируулдаг болчих цонх өөрөө гэрлээ тохируулдаг болчихвол хөшигний үйлдвэр байхгүй болох жишээ ч юм уу. Гэх мэтчлэн ингээд дэлхийн нийтэд өөрөө шинэ энэ зүйлүүд нь ажил мэргэжилт юм олон өөрчлөлтүүдийг хийж байгаа гэдгийг сайн бодох хэрэгтэй байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл ингээд зарим нэг хүмүүс ингэж хэлээд байгаа юм л да. Монголд одоо маш их дунд мэргэжилтнүүд дэд бүтц хөгжиж байна. Уул уурхай гэж яриад байгаа боловч яг үнэндээ ердөө тэр мэргэжлүүд чинь ойроо нэг 15 ч юм уу 10 жилдээ л хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд тэр мэргэжлийг сонгож байгаа хүмүүс 5 жилийн дараа төгсөн тийм ээ 4 жилийн дараа. Төгсөө дахиад 5 жил ажиллаад дараа нь тэр мэргэжил яг хэрэгтэй болох уу тий. Тэр мэргэжил нь өшөө цаашаа одоо өндөр мэргэжилтэн болж хөгжиж чадах уу? Одоо дунд мэргэжлийн зүгээр нэг агнуурчин байлаа гэхэд цаашаа өндөр мэргэжилтэн болж хөгжиж чадах уу гэдэг ч юм уу. Ийм зүйлүүдэд тооцож сонголт их. Нөгөө талаас бас нэг ийм зүйл байгаа юм л да. Зарим эцэгчүүд ингэдэг битгий одоо тийм нөө агаарны одоо тийм юм яриа те. Наа чи одоо чи барыг одоо Монголд дэлхийд хэрэгтэйгээ сонгочдөг. Наа чи Монголд одоо барыг хэрэгцээгүй ч юм уу. Гэтэл бид нар ердөө энэ дотроо бодож болохгүй. Бид нар ингээл Монгол дотроо гэдэг чинь ямар ч дэлхийн энэ хандлагаас тусдаа нэг юм биш шүү дээ тийм үү. Эдийн засгийн хямрал гэхэд Монголыг дараад өнгөрч байгаа шиг бас л энэ дэлхийд дээр бий болж байгаа ажил мэдлийн бүтцийн өөрчлөлт чинь Монголд нөлөөлнө. Тийм учраас дэлхийд ирээдүйтэй мэргэжил гэдгийг сайн бодож сонгох юм зөв сонголт болно гэж хэлнэ. Ерөнхийдөө тэгэхээр бас ингэж яриад байгаа шүү дээ. Одоо сүүлийн үед ингэж яриад байна тийм ээ. Ихтэйд сургууль гэхээсээ илүү мэргэжил сургуулийн үйлдвэрт залуучуудыг хандуулах гад ингээд телевиз радиогаар төрийн байгууллагууд ингээд янз бүрийн сурчлагын сургалтуудыг явуулаад байна. Энэ зүр хэр зүр бодит юм болоо энэ хэр зүр ашигтай юм болоо. Одоо яг тийм нэг юу гэдэг нэг Монголд бий болж байгаа нэг жижиг хандлага л да. Маш жижиг хандлага гэхдээ. Энэ нь болохоор яагаад гэж юм нөхөр дээд мэргэжилтнүүд одоо ажил олдохгүй байгаа учраас тийм ээ. Дунд мэргэжилтүүдийг олноор нь бэлдээ ч юм уу нэг тийм яриа явагдал байгаа. Гэтэ чи өөрөө ингээд бодоод үзэлтэй. Хэрвээ ингээд Монголын залуучууд бүгд ингээд барилгач агнуурчин ч юм уу зам засдаг хүмүүс болчих л да тий. Тэгхиймэл тэр өндөр технологийн салбарт ч юм уу тий. Өндөр одоо энэ бодлогын салбарт эдийн засаг ч юм уу эрүүл мэнд ингээд энэ салбаруудад тэгвэл ямар хүмүүс ажиллах уу тий. Тэгэхээр энэ жижигхэн хандлага тулгуурлаж олон мянган мэргэжилтнүүдийг ингэж одоо юу гэдгийг туйлчирч өрдөө бэлдэж болохгүй. Энэ дээр өөрөө бодлого байх хэрэгтэй байгаа юм л да. Яг хідэн мэргэжилтэн тийм ээ. Яг хідэн замчин яг хэрэгтэй байгаа юм байна тийм ээ. Яг хідэн шаварчин хэрэгтэй байгаа. Тэр нь хэдийн хугацаанд хэрэгтэй юм бэ тийм ээ. Яг 5 жилийн дараа тэгвэл яг барилгачин одоо хагнуурчийг хэрэгтэйгүй юу? 4 жилийн дараа хэрэгтэйгүй юу ч юм уу? Яг тэрийгээ өөртөө судалгаа тоо баримттайгаа одоо яг тэр уул уурхайн компани гэхэд өөртөө юу гэдгийг энэ боловсролын яамтай хамтарч чад бодлого гаргаж ирмээр байгаа байхгүй. Яг манай төдөн мэргэжилтэн одоо ингээд хэрэгтэй байгаа учраас төдийн хугацаанд ингэж бэлтгэж авмаар байна гэдэг ч юм уу. Тийм учраас яг бүх юм руу ингээд гошуурах биш дандаа ингэж тооцоо яг судалгаатай бусад орнууд ч гэсэн мэргэжилтний яг тэгжил бэлдэж штэ одоо яг төдөн жилийн дараа тийм мэргэжилтнүүд хэрэгтэй байгаа учраас ингэж одоо бэлдээ ч юм уу. Тэгэхээр зөв яг ерөнхийд нь ингээд авч үзэх юм бол мэдээж одоо ингээд мэргэжлээ сонгох ч хүүхдүүд маань бол 4-5 жилийн дараа төгсгдөл дэлхийд дээр одоо өндөр мэргэжилсэн тийм мэргэжилтнүүд л одоо хамгийн их үн цэнтэй үнд орж байна. Зөвхөн одоо нэг Монгол дотроо ажиллах биш тийм ээ. Одоо гэрээсээ Монголоосоо дэлхийд ажиллах одоо боломжтой болчихлоо шүү дээ. Одоо жишээлбэл одоо мэдээлэл технологийн салбарт хүртэл Google-д ч юм уу Microsoft-д одоо Монголоос ажилладаг залуучууд одоо бараг байж технээсээ эхлээд. Тэгэхээр ийм боломжуудаа тооцож сонголт хийх нь зөв. Хэд одоо битгий туулчраасаа тийм бүх залуучуудаа л нэг тийм дунд мэргэжилтэн ч юм уу битгий болгочаасаа. Дунд мэргэжилтэн чи өөрөө хөрөх чадвар маш багтаа шүү дээ. Цаашаа хөгжөөд өөрөө өндөр инженер ч юм уу болох хөгжихэд төвөгтэй. Тэрний оронд харин өндөр мэргэжилтэн болчвол тэр чинь өөрөө хөрөх чадвартай. Инженер ч юм уу одоо юу гэдэг өөр салбар руу ингээд уул уурхай байрлал эсвэл уул уурхаас ажиллаж байгаа гэхэд өшөө цаашаа одоо юу гэдэг бүр технологич болдог ч юм уу тийм эсвэл автоматжуулалтын чиглэлээр ч юм ингээд мэргэшээд явах боломжтой. Одоо тэрийг их тооцох нь зөв байгаа юм л да. Тэгэхгүй дунд мэргэжилтэн үнийг цааш нь бүр инженер автоматжуулалтын ч юм уу бүр нарийн технологи өндөр технологи инженер болгоно гэвэл бас тэр үл их хэцүү тийм үү. Тэгэхээр энэ тал дээр танах ер нь ямар ажил явуулж байна тийм ээ? Энэ тал дээр ер нь ийм юм шүү гэсэн янз бүрийн арга хэмжээнүүд явуулж байгаа юу? Тэгэхээр зүгээр бид нар болохоор нэг өвөл болохоор нэг ийм ажил зүгээр хийсэн л да. Нэг төрийн бас байгууллагуудтай хамтраад зүгээр энэ багш нарт болон төгс ангийн хүүхдүүдэд энэ мэргэжлийн баримжаа тэгээд боловсролын хандлага одоо боловсрол хүүхдүүдийг одоо энэ хөгжүүлэх хандлага яаж дэлхийд дээр өөрчлөгдөж байна. Тэгээд хүүхдүүд ирээдүйд ямар мэргэжил одоо та нарыг сонгоход тийм ирээдүйд ямар тийм боломж мэргэжил сонгоход өөрсдөндөө илүү боломжийг бий болох вэ гэдэг талаар тийм цуврал тийм аян хэлбэрээр зүгээр зохион байгуулж ирсэн. Тэгэхээр яг бидний хувьд зүгээр яг хүний хөгжлийн байгууллага гэдэг утгаараа хүмүүсийг илүү нөө мэдлэгжүүлэх яг одоо
дэлхий дээр ирээдүйд одоо ямар хандлага өөрчлөлтүүд дэлхийн нийтэд бий болж байна тийм ээ. Энэ дээр бид нар яаж зөв сонголт хийх үү? Яаж зөв мэдлэг мэдээллийг хүүхдүүд мань аваад тэр зөв мэдээлэл дээр үндэслээд яаж одоо зөв дүгнэлтэнд хүрэх үү гэдэг талаар илүү одоо мэдээлжүүлэх талаас нь ер нь ажлууд зохион байгуулж байгаа юм л да. Та нарын хувьд ер нь энэ тал дээр уг нь яг гол ажиллах ёстой яам ч юм уу те за боловсролын яам, нийгмийн хөтөлбөрийн яам ч гэдэг энэ байгууллагууд хэр зэрэг ажиллаж байна гэж үзэж байна. Гэхдээ яг энэ дээр тэргүүл бүгд л мэдчихэж байгаа шүү дээ. Ер нь бол боловсролын яам одоо эн чинь нэг тийм бодлогоор ч юм уу зохицуулбал их зүгээр байгаа юм л да. Энэ талаар ер нь нэг ажлууд хийгдэхгүй байгаа. Ямар сандал нэг Монголд одоо ямар мэргэжлүүд илүүдэлтэй болцсон ч үлээ тийм ээ. Хуульч юу ч үл ингээд нэг байдаг шүү дээ. Гэхдээ яг тэр нь яг илүүдчгээр тэр хүмүүс бас хэрэггүй гэж ойлгож болохгүй л дээ. Илүүдсэн байна гэдэг чинь тэр хүн магадгүй яг хуульч өнгөхт бол бас хөрвөх чадвартай шүү дээ тийм ээ. Эдийн засгч хүн ч гэсэн бодлогын хүн учраас хөрвөх чадвартай. Үнэхээр Монголд ингээд эдийн засгчид мэргэжил илүү байна л гэдэг чинь хуульч илүү байна л гэдэг чинь. Гэтэл яг үнэндээ одоо яг ингээд үнэхээр өндөр чадвартай тийм эдийн засгч тийм ээ. Тим хүн байна уу? Яг ингээд бодлогын төвшөнд ажил хийгээд явж байгаа хүн байна уу гэдээ бас ховор байгаа даа байхгүй. Тэгэхээр зүгээр энэ одоо бизнесийн байгууллагууд гэж чинь тийм ээ одоо ажиллах хүчийг ажилуулдаг тийм ээ. Мөн тэнд нь тэрийг бэлтгэдэг одоо боловсролын яам ч юм уу ихтэй сургуулиуд байж чинь тийм ээ. Тэгэхээр эдгээр хоорондоо маш сайн уялдаж ажиллавал их сайн болж таарч байгаа юм. Нэг нэгэндээ захиалга өгдөг тийм ээ. За ингээд ийм юм. Тэгээд нэгдсэн тийм бодлогоор хүүхдүүдийн хүсэл сонирхлын дагуу нэгдсэн бодлогоор ирээдүйд одоо юу гэдгийг Монголд одоо ийм том технологийн төв нэгдэх учраас технологичтой одооноос бэлдээ ч юм уу тийм ээ. Тэгэхээр өндөр технологич одоо нано технологи, б технологи гэхээр зарим одоо эцэг эхчүүд ч юм уу энэ одоо энэ нэг залуу одоо юу одоо агаарны ч юм уу хий хоос юм яриад байгаа гэж бодож магадгүй л дээ. Гэхдээ яг үнэндээ бол бид нар өнөөдрөөр ердөө сэтгэж болохгүй. Өнөөдөр ингээ Монгол технологи сайн хөгжөөгөө байгаа, өндөр технологи хөгжөөгөө байгаа ч гэсэн 5 жилийн дараа энэ нөрөө хөгжихгүй гэсэн үг биш байгаа юм л да. Тэгэхээр өнөөдөр одоо ингээд том хөрөнгө оруулалтууд ч юм уу хийгдэж байна. Одоо технологи, өндөр технологи гэж маш их ярьдаг болж байна. Тэгэхээр одоо технологийн төв энэ төр гэж бас энэдээ нэлээ яригдж байна л да бас. Тийм учраас эдгээр ингээд давлуудад эхэлчихвэл Монголд тийм өндөр технологийн мэргэжилтүүд их хэрэгтэй болно. Өндөр нарийн мэргэжсэн мэргэжилтнүүд. Тийм учраас яг юу хэлэх гээд байна гэхээр яг миний хувьд бол миний бодлоор бол одоо энэ хүнийг ажилуулдаг тэр хөдөлмөрийн зах зээл, тэгээд бэлтгэдэг боловсролын зах зээл, тэгээд энийг яг зохицуулдаг яамнууд нь ч юм уу хоорондоо ингэж уялдаж их сайхан ажиллавал Монгол улсад хэрэгтэй тэр сурвалж байгаа хүүхдүүдтэй ч хэрэгтэй байх юм аа гэж бодож байна. Бас нэг аав ээж нар нэг хүүхдийн сонголтонд оролцоод байдаг шүү дээ тийм ээ. Энэ тал дээр юу та нар ямар байдаг юм бэ? Энэ дээр бид нар ингээд сургуулиудаар яваад хүүхдүүдтэй ярилцж үзчихсэн л да судалгаа энэ төр юм л ингээд тэнгүүд яг ингэж эцэг эхчүүд болохоор ингэж оролцоод байгаа байхгүй юу? Зөв оролцож ивэл болж байна тийм. Хүн зөв одоо оролцох хэрэгтэй. Гэтэл үнэндээ ихэнх нь буруу оролцоод байгаа байхгүй юу? Яаж оролцож юм гэхээр өөрсдийнхөө тэр мэдлэг мэдээлэл одоо ингэж толгуурж дүгнэлтээ хийж одоо хилээд байгаа байхгүй юу? Юу одоо чи юу нанаа технологич гэсэн. Наа чи одоо Монголд ийм технологийн юу байхгүй. Монголд ийм үйлдвэрлэл хөгжөөгүй юм чинь одоо яаж ийм чи ийм юм сонгоод яахаа одоо нөгөө л мэддэг нэг ер нь л ингээд зүгээр ярилцлага хийж байхад нэг 10 дотор л мэрэгжил мэдээд байгаа байхгүй юу? Хүүхдүүд ч тэр эцэг эхчүүд ч тэр. Гэтэл дэлхийд дээр одоо бараг 2000 мэрэгжил байж байна тийм ээ. Тэгэхээр одоо шаардлага эцэг эхчүүдэд би одоо юу гэж хэлмээр байна гэхээр бараг одоо бид нар бараг хүүхдүүдээсээ тийм суралцах цаг ирчээд байгаа байхгүй юу? Одоо дэлхийд дээр тийм ямар одоо шинэ технологиуд би хөгжиж байна тийм. Өнөөдөр мэдээллийн технологи ямар хурдтай хөгжиж байна тийм. Энд олон сая хүнийг хамарч энэ технологи ямар хурдтай бий болж байна тийм ээ. Тэгэхээр зөвхөн өөрсдийнх нь тэр хуучин туршлагад тулгуурлаж хүүхдэд зөвлөгөө өгч болохгүй. Хуучин туршлагад тулгуурлаж. Тийм учраас эцэг эхчүүд ирээдүйн энэ юугээ мэдрээч, өөрчлөлтөө мэдрээч, дэлхийд дээр ямар мэргэжил хэрэгтэй байгаа, ямар технологи яаж хөгжиж байгааг ойлгочоод хүүхдтэйгээ сайхан ярилцаач. Тэгмэл таны одоо тэр зөвлөгөөч нь их үнэн бодиттой, оноочтой болох юм аа гэж хэлмээр байна л да. Ер нь тэгэхээр та нар бас энэ ажлынхаа хүрээнд нэлээдгүй бас залуучуудтай тийм ээ ерхий боловсрол сургууль төгсөж байгаа залуучуудтай уулзж байсан байгаа л да. Тэгэхээр ямар асуудлыг хамгийн түрүүнд тавьж ид би ийм мэргэжлээ болох гэсэн юм аа надад зөвлөөч гэж тавьдаг юм уу эсвэл ирээдүйд ер нь юу болов дээр үү гэж асуудаг юм болов. Тийм мэдээж хүүхдүүд бол яах уу гэдгээл мэдэхгүй хүмүүс явж байгаа шүү дээ. Яг би одоо ямрыг сонгуулныг ажилтай хоолтой болж юм уу те. Тэгэхээр ихэвчлэн л би яг жишээлбэл ингээд нийгэмд одоо энэ буруу мэдээллүүд бас их тийм нэг их тийм одоо юу гэдгийг их одоо юу гэдгийг хошуурсан тийм ээ одоо тийм туйлширсан мэдээллүүдэд тулгуурлаж хүүхдүүд маань сонголтоо хийгээд байгаа тийм хандлага байгаад байгаа хгүй. Энэ одоо чи ингээд харал та өөрөө ингээд жилдээ төгсөж байгаа мэрэгчлүүдийн тэр харьцааг харал та тийм. Тэр чинь хүмүүс мэддэг нэг хэдэн мэрэгчл дундаа ингээд хошуураал ингээд явцдаг. Тэгээд дэлхийд дээр одоо яаж юм нэхэр нэг
мэрэгчлэр нарийн мэрэгсэн тийм мэрэгчлэнүүд одоо маш их дэлхийд хэрэгтэй болж таарж байгаа хгүй. Зөвхөн одоо сэтгүүлч биш те. Сэтгүүлч өөрөө дотроо бүр нарийн одоо бүр задраад мэрэгсэж эхэлж байна тийм ээ. Одоо бүр захим сэтгүүл зүйч юм уу тийм ээ, эрен сурвалжлагч гэдэг ч юм уу. Тэрнээс зүгээр л ерөнхий одоо мэрэгчлэнүүд биш. Уул уурхай гэхэд л бүр одоо зөвхөн л одоо нэг олборлох тэр машинаа л одоо сайн мэрэгссэн байх хэрэгтэй байдаг ч юм уу. Эсвэл зөвхөн нефтээр гэх мэтлэн дэлхий дээр ирээдүйд ингээд ер нь судалгаагаар болохоор хамгийн их тийм нэг салбараараа төгс одоо бүр мэрэгссэн олон юм одоо чаддаг хүн биш. Одоо бүр дээр үйдүүл яг нэг олон хүн юм чаддаг хүнийг л энэ их одоо авьяастай хүн ч юм уу те одоо хоолж чинь юу хүнтэж бүжгэл чинь дууш дуулчин. Одоо бол тийм биш. Одоо дэлхийн өөрөө юм өөрчлөлт өөрөө тийм хурдтай. Одоо юу гэдгийг цаг үе өөрөө тийм нийгэм шинжилэл өөрийг хурдтай явагдаж байгаа учраас олон юм чаддаг хүн биш. Энэ хурдтай өөрчлөлтөнд ялгарч товоож тийм ээ нэг юмараа үнэхээр одоо яг гоц одоо мэрэгч чадсан тийм хүмүүс илүү одоо дэлхий дээр эрэлттэй үн цэнтэй болж таарж байгаа юм. Тийм болохоор зөвхөн бид нар хүүхдүүд олон та нар ингээд ирээдүгээ сайн судал тийм ээ. Тэгвэл нэг юмаа сайн барьж ав одоо сонгож ав. Нэг юм руу ингээд нөө өсчээл те тэнд ч биш энд ч биш байх биш. Нэг юмаа ингээд сайн одоо сайн төгсөрнө гэж хэлээд байгаа юм л да. Тэгхийн л одоо ханаар одоо дэлхийд хэрэгтэй хүн болно. Тэгээд ер нь бол одоо Монгол залуучууд гэлтгүү. Дэлхийн нийтээрээ бол одоо залуучуудад ямар одоо тийм ажил мэргэжлийн хэм маяг гарч ирж байгаа нэхээр дэлхий чи өөрөө одоо ингээ хавтгаарж штэ тийм ээ. Тэгэхээр зөвхөн орон зай цаг хугацаанаас ялгарахгүйгээр Америкт одоо Монголоос ажил хийх ч юм уу те. Зөвхөн одоо Солонгос очиж тийм дунд төвшний ч юм уу нэг хараа бор ажил хийх гэхээсээ илүүтэйгээр яагаад одоо тэр Солонгосын одоо веб технологийн компанид ч юм Монголоос одоо яагаад одоо офсорсон маягаар ч юм уу эсвэл зүгээр захиалагч гүйцэтгэгч маягаар ч юм ажиллаж болохгүй гэж гэдэг. Тийм одоо маш их шин тийм одоо ойлголтууд энэ хөдөлмөрийн зах зээлээр гарч ирж байна гэдгийг ойлгох хэрэгтэй л. Өнөөдөр Монгол залуучууд гэрээсээ хүртэл одоо вебсайт тийм ээ Америк, Японы компаниудад захиалга аваад хийж байгаа ажил олоод хийж байгаа залуучууд гэсэн олон байна шүү дээ. Тийм болохоор энэ зүйлүүдийг л мэдэрмээр. Манай залуучууд бас яг тэгэхээр ийм сэтгэлгээ байгаад байна гэж бодоод байна л да би. Ердөөсөө гадаад сургууль төгссөн, Монголд сургууль төгссөн, Монголд л ажиллана гэсэн тийм сэтгүүд байгаад байна уу те. Уг нь бол гадаад сургууль төгсч юм уу, Монголд сургууль төгссөн тэр уураад гадагшаа илүү ажилуул илүү боломж байт юм бол заавал ч хүнгээд доод түвшний ажил хийхгүйгээр тийм ээ. Яг үндсэн чиглэлээр төгссөн мэргэжлэр ажиллавал илүү боломж өгдөг. Энэ тал дээр ер нь танаас судалгаа явуулж ирсэн үү? Боломж нь хэрэг байдгийг. Тэгэхээр зүгээр ийм байна л да. Одоо өөрөө дэлхийн ертөнц өөрөө ийм ажиллах тийм боломжийг маш их нээлттэй олгож өгч байна л да. Тэгэхээр яг үүндээ бол миний зүгээр анзаарснаар бол дизайны сургуульч мэрэгжилгүй мөртлөө гадаадын компаниас одоо бараг $500 ч юм уу $1,000 захиалга аваад ингээд лого брэнд бук нь хийгээд явж байгаа би хүнийг мэднэ. Тэгэхээр одоо дэлхийн ертөнцид юу гэж чухалчж байна вэ гэхээр зүгээр нэг одоо юу гэдгийг зарим залуучууд тэгээд байдаг л да Монголын диплом үн цэнэгүй байна ч юм уу. Энийг би зүгээр шалтгаан гэж боддог байхгүй. Гэтэ гадаад төгсөөд ирсэн хүмүүс зарим нь ажилгүй явж лээдэг шүү дээ. Тэгэхээр энэ дээр болохоор зүгээр тэр хүн хэр зэрэг чадварцсан байна гэдэг гол асуудал нь өөрөө чадвар болж таарж байгаа юм л да. Одоо өнөөдөр дэлхийн компаниуд ч юм уу тэр хүний яг хийж бүтээсэн сэтгсэн тэрийг одоо хэмжиж байна тийм ээ. Тэрийг өнөөдөр одоо ихтээс одоо Google гэхэд сая одоо ямар залуучуудыг ажилд авч байгаа нэхэр дэлхийн нийтээр одоо тэр ирээдүйн Эйнштейн ингээ уралдаан зарлаад 10 жилийн нэг хүүхэд одоо Google-д ажиллаж штэ. Тэр хүүхэд болохоор бүр багасаа одоо яг тэр мэдээлэл технологиг ойлгоцсон. Үнэхээр одоо тэрэндээ үнэхээр сонирхолтой байж байна те. Гэтэл мэдээлэл технологиор төгсөж байгаа өгшнөө залуучууд байдаг. Яг үнэндээ сайн одоо тэрэндээ ингэж амтаж мэрэгшээгүй байх жишээтэй ч юм уу. Тэгэхээр юу ч хэлэх гээд нэхэр зүгээр нэг тэнд энэ сургууль төгссөн гэдэг нь гол нь биш ээ. Зүгээр яг л нэг салбартаа үнэхээр одоо сонгосон тэр салбартаа мэрэгсэн чадвартай хүмүүс бол одоо бол хаанч үнэлэгдэх хэмжээнд очиж байгаа байхгүй. Чи үнэхээр гоё веб ч юм үнэхээр гоё дизайн, үнэхээр сайн маркетинг хийдэг байх юм бол чи Монголоос хаанч ажиллах боломжтой болчлаа гэдгийг л залуучууд маань ойлгох. Тэгэхээр ингэж ойлгож болох уу? Ер нь бол яг боловсролыг сонгох дээр ирээдүйд энэ мэрэгжил илүү их болно гэхээсээ илүү авьяас бэлэг чадвараа дагсан илүү дээр гэж үзүүлэх үү? Энэ дээр болохоор зүгээр яг одоо бидний энэ хийжсэн лекцэн дээр юм дараалал байна л да. Яг ямар одоо шат дараалалаар та сонгох ёстой вэ гэдэг юм дараалал байна. Хамгийн эхний алхам болохоор ирээдүйн энэ өөрчлөлт хандлага хамгийн түрүүнд судалж мэдэх нь хамгийн чухал юм а гэж байна. За хоёр дахь нь болохоор мэрэгжлүүдэд судалж одоо туршиж үзэх нь хамгийн зөв юм а. Хоёр дахь нь болохоор өөртөө туршаад тэр мэрэгжлийн хүмүүстэй уулзаад яг яаж одоо тэрийг энэ мэрэгжлийн хүн яг юу хийдгийг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Гэтэл бид нар үнэндээ нөгөө нэг хүүхдүүд маань би ч гэсэн өөрөө 10 жил тахта тэгдэлээс маань найзууд ч гэсэн тэгдэг байсан. Шууд өнгөц талыг хараад сонгочдөг. Сэтгүүлч ихээр л одоо юу гэдгийг олонний нүдэн дээр гарна гоё сайхан ч юм уу. Эмч өнгө ихээр л олон хүнийг эрүүл сарвал сайхан. Тэгэхээр тэр мэрэгжлийн үнэхээр цааталт нь одоо яг тэр үнэхээр одоо талбар дээр нь юу болдго юм бэ? Яг юу хийдэг юм гэдгийг сайн ойлгож авах хэрэгтэй.
За хоёр дахь алхам. За гурав дахь алхам нь болохоор өөртөө тэр өөрийнхөө одоо тэр чиний хэлж байгаа тэр өөрийн хүсэл сонирхол яг надад аль нь тохирох вэ гэдгээ тооцож үзэх хэрэгтэй. Одоо би яг энийг л хийж чадах юм байна. Энийг л би насан туршдаа энэнгээрээ би хоолоо, энэнгээрээ би үнэхээр хүсэл сонирхолтой өөрийгөө хөгжөөд явж чадах юм байна гэдгээ олох хэрэгтэй. Одоо энэ дэр нэг зүгээр нэг ийм үг гэдэг юм л да. Та одоо олдсон юм болгоно хийх хэрэггүй тий. Олдсон юм хүнээ хийх хэрэггүй. Харин та юу хийж чадах вэ гэдгээ олох нь хамгийн чухал юм аа гэж байгаа байхгүй юу? Нэг үгээр хэлэх юм л. Тийм учраас залуучууд зүгээр л нэг одоо халтур хийж байгаа юм шиг юу ч хамаагүй мөнгөний төлөө ч юм юу ч хамаагүй хийгээл яваад идэг. Тэгэл хэдэн жилийн дараа нэг одоо юу гэдэг яг өөрийн гэсэн нэг мэрэгсэн салбар байхгүй ингээл үн цэнэгүй хүн болоод байгаа байхгүй. Тийм учраас тийм биш яг юу хийж чадах вэ гэдэг хамгийн гурав дахь алхам байж юм тийм үү. За ингээд олсныхаа дараа болохоор аав ээжтэй ойлгуулах гэдэг одоо тэр багш нартай хүртэл ойлгуулах тийм нэг дөрөвтэй алхам гарч ирээд байхгүй. Бид нар зүгээр энийг гаргаж ирсэн. Ер нь ингэх нь зөв юм байна гэж. Тэгэхгүй болохоор аав ээжтэйгээ ч юм уу маргалдаад нөгөө нэг энэ ирээдүйтэйгээ дэдэг аав ээж нь тэрийг ойлгохгүй ч юм уу битгий одоо юу чи битгий бороо юм яриад ч юм уу те битгий дэмий юм. Тэгэхээр бүр аав ээжээгээ хүртэл сургах шаардлага гарч ирж байгаа байхгүй. Багш нарыгаа хүртэл одоо багш нар маань ч гэсэн одоо яг үнэндээ бас бага байна шүү дээ. Одоо яг ирээдүйн дэлхийн нийтийн хөгжлийн хандлагыг одоо сайн ойлгохгүй мэдэхгүй байгаа багш нарч бас байж юм тийм ээ. Тийм болохоор багш нартайгаа аав ээжтэй энийг сайн ойлгуулах аав ээжээ одоо ирээдүйд ингэх гээд байгаа учраас би одоо ингэмээр байна те энийг би сонгомоор байна гэдэг ч юм уу. Ингээд ойлгуулсныгаа дараа бол тэр салбартаа яг одоо сайн төвлөрөх гэж хэлж байгаа юм л да. Яг л нэг зүйлтэй төвлөрөх. За төвлөрөх гэдэг нь болохоор сайн нэг ийм нэг ном гарсан байхгүй одоо 10,000 цаг гэдэг ном. Тэр ном нь болохоор юу гэхээр тухайн мэрэгчлэрээ дэлхий дээр төгсөрч чадсан, төгс болж чадсан хүмүүсийг судлаад үзэхэд нэг нийтлэг тал байсан болохоор тэр хүмүүс өөрийнхөө тэр салбарын төлөө өдөрт 4-өөс доошгүй цагийг зориулдаг хүмүүс байгаа юм л да. 4-өөс доошгүй. Тэгээд 4 цагууд нь нэмэгдэж явсараа 7 жил буюу 10,000 цаг болоход тухайн хүн тэр салбартаа үнэхээр төгс мэрэгчсэн болд юм байна гэдэг тийм дүгнэлтэнд хүрсэн. Энэ дээр одоо Билл Гейтс центр орцсон л явж байгаа л да. Тийм болохоор хүүхдүүд тэр сонгосон одоо залуучууд тэр сонгосон зүйлдээ үнэхээр сайн төвлөрөөд тэрнгүүрээ мэрэгч чадах юм бол одоо бол хил хязгааргүй боломж залуучууд нэгдсэн байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгэхээр манай бас ярилцлагыг одоо сувгаад харуулад үзэгчтэй дахин хандаж хэлэхэд бид өнөөдөр одоо мэрэгжлээ хэрхэн зөв сонгох вэ талаар Яруу сэтгэгч хүний хөгжлөх клубын тэргүүн лувсан дээртэй ярилцлага хийж байна. За тэгээд бас нэг ийм асуулт байна л да. Түрүү нөгөө чадамжийн талаар ярьлаа л да. Бас мэрэгжлээ зөв сонгох талаар дээр юм чинь манай мэрэгжлийн байгууллагууд тийм ээ мэрэгжил олгодог сургуулиуд ч юм уу те эсвэл яг тэр чиглэлээр ажилладаг газрууд маань нөгөө хүнд гадаадд ингээд ингэдэж штэ одоо багс 10 жилийн ахлах сургуульд нь те аав ээж нэрэд өөрийнхөө мэрэгжлийг яриад те миний мэрэгжлийн бахархал нь юм байдгаа ингээд ярьдаг штэ тэгэхээр тийчээс хүүхд аваад тэрийгээд нөгөө ямар гоё юм бэ юм ингээд ч юм уу эсвэл энэ би онцгой мэн ингээд иймэрхүү зүйл ер нь явуулвал хэр тэр үнэтэй тийм бол тийм ээ. Тийм. Тэр их үр дүнтэй байдаг л да. Хүүхдүүд ер нь яг сонголтоо хийгээд болохоор яг ихэвчлэн яг ингээд судалгаагаар бол хар одоо сохроор одоо сонголт хийж байгаа юм л да. Зүгээр л ямар гоё хүн бэ гэж. Тий одоо ямар гоё одоо зүгээр л өөрийнхөө тэр нөгөө хүн одоо жижигхэн мэдлэгийн хүрээнд л дүгнэлтийгээ сонголт хийж байгаа байхгүй. Тийм болохоор тэр хүүхдүүдэд яг тэр мэрэгжлийн цаад байгаа тэр мөн чанарыг ойлгуулахын тулд яг тийм ажлуудыг гэхдээ зур анзаарснаа зарим нэг сургууль зохион байгуулдаг юм байл л да. Ингээд үйлдвэрүүдээр бүр яваад танилцуулах 7 хоног мэрэгжил танилцуулах нэг сарын аян энтергээд бүр янз бүрийн мэрэгжлийн хүмүүсийг ингээд авчраад яриа танилцуулга хийгээд үйлдвэрийн газруудаар нь тухайн тэр одоо телевиз дээр нь ч юм үйлдвэр дээр ингээд яг тэгээд гарт нөгөө нэг мэрэгжлийн ингэж мэдрүүлж штэ тийм өөртөө 5 метргүйгээр тэгэнгүүт хүүхд үнэхээр одоо би үнэхээр одоо сайн инженер болох нь зөв юм байна тийм ээ. Үнэхээр одоо би энэ байгалийн ухааны салбарт би ажиллах нь зөв юм байна. Жишээлбэл одоо хим технологич хүн гэхэд одоо юу гэдгийг одоо хүүхдүүдийн бараг 99% нь мэдэхгүй байгаа байхгүй. Одоо яг нэг л тийм хим технологич гэхээр л одоо бараг л нэг уйтгартай ажил гэдэг ч юм уу тийм лабораториос гэтэл яг үндэ одоо хим технологич хүмүүс өнөөдөр одоо нано технологи гэдэг энэ салбар руу ингээл одоо холилдоо тийм ээ маш гоё зүйлийг шинэ одоо ийм материалууд ч юм уу тийм ээ шинэ одоо технологи хүн төрөлхтөнд одоо хэрэгтэй хоргоо технологи ч юм уу тийм ээ утаагүй гэх мэтлэн маш олон зүйлээр дуршиж гоё зүйлүүдийг зохион бүтээж хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйлийг бүтээх жишээтэй ч юм уу тийм. Тэгэхээр одоо байгалийн шинжилгээ ухаан гэдэг чинь залуучууд одоо хүүхдүүд ихэнх нь зугтдаг тийм ухаан байдаг. Одоо физик, одоо математик суурьтай энэ ухаан, инженерчлэлийн салбар тийм ээ. Гэтэл өөрөө энэ салбар чинь ирээдүйд маш ирээдүйтэй салбар болчиход идэг өнөөдөр. Одоо өндөр мэргэжлийн инженерүүд, автоматжуулалт одоо энэ чиглэлд маш их одоо орон зай байж дэлхийн нийтэд тийм ээ. Тийм учраас одоо мэргэжлээс одоо айж бэргэх. Гэхдээ хүн нөө мэдэхгүй юмныхаа дайсан гэдэг шүү дээ. Хүн тэр инженерчлэл ч юм уу, хим технологич юу гэдгийг мэдэхгүй үедээ тэр хүн за мэддэг нэг хэдэн орон дотроо сонгоё гэж шүү дээ тийм ээ. Тийм учраас танаад л юус гэсэн ингээд эртхнээс энийг бас анхаарал тавьж ингэж яасан зөв л дөө. Одоо сургуулиуд ч гэсэн одооноос ингээд анхаарал тавиад
тэр хүүхдүүдэд тэр мэрэгжлийн одоо жиг баримжаа олох юмнуудыг хийвэл их үр дүнтэй. Багш нар бас нэг юм буруу ойлголт өгöd байгаа юм шиг санагддаг л да. Юу вэ гэхээр ахлах сургуулийн багш нар тийм ээ. Чи хиймдээ сайн юм чинь эмч болж гэдэг юм уу те. Бас нэг тийм яриад байдаг да. Чи түүхтдээ сайн юм чинь эдийн засгч бол. Тэгээ нийгэмдээ сайн юм чинь эдийн засгч бол гэд бас нэг буруу ойлголтоор хүүхдийг бас толгойг нь уугаад идэм үл өгсөн болоод ихтэй. Энэ болохоор яг л түрүүний одоо тэр одоо яг мэдлэггүй байгаатай холбоотой. Эцэг эхчүүд ч тэр багш нарын хувьд ч гэсэн гэхдээ зарим нь тийм ээ зарим нь яг тийм нөө баригдамд хүрээндээ ерөөхдөө сэтгэдэг байгаа байхгүй юу. Одоо эм эмнэлгийн салбар гэхэд л одоо юу гэдгийг зөвхөн л нэг эмч гэдэг ганц мэрэгжил байгаа мэтэр л хүүхдүүд бас л ихэнх нь төсөөлдөг байхгүй юу болох хүүхэд эмч болно гэдэг ч юм уу. Гэтэл яг хүүхдийн эмч болно ч юм уу. Эсвэл би одоо нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр эмч болно ч юм. Ингээд дотроо энэ чинь өчнөө 100 салж байгаа гэдэг юмыг өртөө ойлгохгүй. Их л ерөнхий төсөөлтөй ойлголттой яваад маш их ерөнхий одоо нэг шийдвэр гаргаад байдаг. Тэгэхээр одоо ч нөөрөө энэ 100 ч нөөрөө их наривчлсан 100 те бүх юм наривчилж эхэлж байгаа хгүй. Тийм болохоор эцэг эхчүүд багш нар ч гэсэн хүүхдүүдэд тийм буруу зөвлөгөөг одоо юу гэдгийг аав нэмч чи миний хүү эмч болж юм уу тэгж өрдөө болохгүй. Одоо бид нартай нэг ийм тийм зүйл тохиолдож ирсэн л да нөгөө хүсэл сонирхолгүй аав ээж нь тулгаад нөгөө нэг одоо чи одоо насаараа бид нар одоо үе удам дамжаа бараг эмч байсан гэдэг эмч болгоц. Тэгээд хүүхдний өрдөө хүсэл сонирхол байхгүй. Тэгэл яг сурсан чи сураагүй явсаар байгаа тэр чинь хүний амьд төрчихөж байгаа хгүй. Буруу ингээд эмчилгээ юм хийгээд. Тэгэхээр чинь энэ дэр чинь эцэг эхчүүд тэр хүүхдийн хүсэл сонирхол ирээдүй тэр ур чадварыг тооцохгүйгээр ингэж тулах гэдэг үл тэр хүүхдийн амьдралаар залуучуудын тэр хүний амьдралаар тоглож гэн гэдгээс бараг ялгаагүй юм байна. Бас нэг ийм асуудал үүдэх штэ нөгөө сургуульд орох шалгалтаа өгдөг те. Тэгээд тэгэнгүүтээ тэрэндээ тэнцээгүй те. Тэгэнгүүтээ тэнцээгүй болонгууд наав ээж нь загнаад чи ямар ч хамаагүй сургуульд ор гээд тэгээ нөгөөх нь тэнцэх боломжтой сургууль ч юм уу эсвэл нэг таньдаг мэддэг хүнээрээ нэг сургуульд ороод тэрийгээ нэг 4 жил зөвдөрч явсараа нэг төгсцсөн болдог те. Тэгээд ажил дээр гардаг. Тэгээд тэрэндээ сонирхолгүй болохоор нөгөө сонирхолгүй хүн чинь цаг аргацаад тэгээд ягаад тэнгуүтээ нөгөө нэг улс орны хөгжлийг бас хойш нь татаад байт юм болоо тийм ээ. Тэгэхээр яг наадах чи болохоор яг л тулгамдж байгаа асуудал та. Өнөөдөр ингээд өөрийнхөө мэрэгжлийг ойлгодгүй, яг юу их гэдэг байгаа мэдэхгүй тийм ээ. Хүсэл сонирхолгүй одоо 40 мянган оюутнууд өнөөдөр ингээд холигч цалингийн төлөө амьдраад тийм ээ. Тэгэхээр хамгийн гол зүйл нь болохоор би нэг оюутантай ярьж байхад тэр ингэж асууж ирсэн юм байна. 3 дахь курс. Тэгээд би одоо өмнө энэхээр ойлгодгүй би дурггүй маа гэж хэлжсэн. Тэгээд би яах вэ? Тэгээд би хэлжсэн байхгүй. Чи тэгвэл нэг жилээ битгий алдаач гэж хэлжсэн байхгүй. Ахаад цаана нэг жил байгаад байгаа байхгүй тийм. Тэгэхээр ер нь л энэ мэрэгжил сонголт гэдэг бол энэ амьдралд нэг 2 3 чухал сонголт байдаг гэсэн л да. Тэрний хамгийн нэг нь болохоор энэ мэрэгжил сонголт байд юм бэл. Ягаад тэгэхээр энэ болохоор хүн өөрөө насан туршдаа одоо 70 80 жилж амьдэрсэн бай одоо нэг хоолоо олж идэх залгуулах хамгийн зөв чухал одоо сонголт байгаа. Тэгэхээр зарим нь болохоор одоо тэр нөгөө нэг юу гэдгийг тухайн үеийнхэн тэр нөхцөл байдал зарим нь одоо most одоо тэр мэрэгчлэр нь сонголт хуваар ирээгүй бол өөр ямар ч хамаагүй нэг юм сонгоч гэж гэдэг ч юм уу. За ямар ч гэсний сургуульд ороод авъя ч гэдэг ч юм уу те. Энэ бол хамгийн буруу сонголтууд болж тараад байгаа байхгүй юу. Тийм учраас одоо энэ сонголт гэж байгаа хүүхдүүд юу гэж хэлмээр байна гэхээр яг л хэрвээ та энэ жил сонгож чадаагүй бол ахаад та өөрийгөө бэлдэх хэрэгтэй байгаа юм л да. Тэрнээс биш мэрэгчлгүй дурггүй одоо хүсэл сонирхолгүй юмн дээрээ тэгж өөрийгөө чорлоод тийм ээ ирээдүгөө тийм юмд ингээ явах нь биш юм аа. Зүгээр нэг өдрөө хоногийн харагцааж нэг сурж байгаа ихтэй сургуульд нэр зүүх төдий байж болохгүй юм аа гэдгийг л энэ эцэгчүүд гэсэн өөрсдөө хүүхдүүдэд шахалт үзүүлж болохгүй л дээ. Чи одоо 10 жил сурчаад яагаад мэрэгчлгүй болчих. Өөртөө тэгж болохгүй. Энэ дээр хамгийн их нарийн хандхан зүйтэй юм аа гэж хэлмээр. Лувсан дээр чи ямар мэрэгчлээ вэ өөрөө? Би найруулагч сэтгүүлч гэдэг 2 мэрэгчлээ. Тэгээд ер нь энэ өөрөө яг энэ мэрэгчлээ хэр зэрэг сэтгэл хангалуун байдаг. Сэтгэл хангалуун байдаг. Гэтээ миний хувьд болохоор өөрийнхөө энэ мэрэгчлийг нэг зүйл рүү сэдв рүү ингэж мэрэгшүүлж явж байгаа хүн л дээ. Би болохоор яг сэтгүүл зүй дундаасаа тэр хөө хүний хөгжил буюу одоо соён гэгээр хуучин нэр томьёо соён гээгэрүүлэх одоо танин мэдгүй тийм сэтгүүл зүй гэдэг хэлрүү илүү дагнаад тэгээ би энэ яг салбартаа би 5 жил ажиллаж байна л да. Яруу сэтгэл сонин гэдэг хүний хөгжлийн сонин энэ төр эрхэлж гаргаж ирсэн. Одоо болохоор энэ захин сонин болж гарч ирж байгаа. Тэгэхээр гол нь болохоор би жишээлбэл одоо бусад сэтгүүлчдээс зүгээр миний зүгээр нэг анзаарсан юм болохоор би ер нь энэ хүний хөгжил тал руугаа хүмүүст илүү танин мэдүүлэх, хүмүүсийг хөгжүүлэх, хүмүүсийг чадваржуулах тал руу энэ сэтгүүл зүй. Сэтгүүл зүй гэдэг чинь одоо бол илүү их тийм юу болоод байгаа шүү дээ. Их тийм бусад салбартай их нийцэж холдож явдаг болсон байгаа. Жишээлбэл олон нийтийн харилцаа одоо хэвлэл сурчлагаатай ч юм уу мөн одоо соён гэгээр танин мэдгүй хүний хөгжлөгээр ингээд бүгд уялдаж явж байгаа. Тийм учраас би болохоор өөрөө энэ хүний хөгжил рүү илүү их одоо орж тэгээд энэ чиглэлдээ болохоор одоо лекц сургалтууд ч юм уу entertainment хөтөлбөрүүд гэхэд бас зүгээр л entertainment хөтөлбөрийг хүртэл одоо хүний хөгжилтэй холбож бас хийх тохиолдлууд гарч ирж байна л да. Жишээлбэл ингээд зөв зарим байгууллагууд бол ингээд
ажилтныхаа хөгжлийн асуудлыг хүртэл тийм entertainment хэлбэрээр шийдүүлдэг тийм. Зөвхөн л нэг лекслүүдүүд байх биш. Гэх мэтлэн зүгээр миний мэрэгжлүүдүүд цаашдаа ингээд хүний хөгжил гэдэг рүүгээ мэрэгшээд явхад их боломж ирээдүй байна гэдгийг олж харсан учраас би энэ салбартаа л нэлээд мэрэгшээд ажиллаж байна тийм. За тэгэхээр хамгийн сүүлийн асуултыг өөрчн тавья. Тэгэхээр энэ бол юу вэ гэхээр ер нь тийм ээ ирээдүйд за өнөөдөр сургуулаа төгсөөд энэ жилд сургуулаа төгсөөд сонгож байгаа залуучууд байна. Хамгийн ирээдүйн мэрэгжил таны олж харснаар юу вэ? За миний зүгээр анзаарснаар бол бид нар энд нэг юу гаргаж ирсэн юм л да. Одоо ийм жагсаал гаргаж ирсэн байхгүй яг ямар мэрэгчлүүд ирээдүйдээ байж болох вэ гэдэг дээр. Тэгээ энэ дээр бол хамгийн нэгт нь болохоор энэ мэдээлэл технологийн салбар гэж байгаа. Гэхдээ мэдээлэл технологийн салбар өөрөө бол дотроо маш олон одоо веб зөвхөн одоо веб гэж ихэд дотроо олон салаа явчихдаг. Тэгэл контент гэж бас ингээд салаад контент үйлдвэрлэх гэж салаа явчихна. Эсвэл зүгээр л програмчлалгээ салаа явчихжээ ч юм уу. Эсвэл одоо автоматжуулалт гэж салаа явчихжээ. Ингээд дотроо ингээд маш олон салбарууд байж болно. Тэн дээрээс нь сонголт хийж болно. За мөн ингээд нано технологи, биотехнологи гэсэн хоёр сонирхолтой салбар байгаа. Энэ салбарууд бол одоохондоо маш тийм хол алсан юм шиг санагдаж байгаа боловч одоо бол энэ томоохон одоо энэ орнууд бол хөгжингөө орнууд бол энэ салбарууд руугаа маш хөрөнгө оруулалтыг одоо хийж эхэлж байна л да. Одоо энэ шинэ үйлдвэрүүдийг, шинэ одоо материалуудыг бий болгох тийм ээ. Энэ дэлхийн нийтийн хүнсний асуудлыг шийдэхин тулд энэ биотехнологиг төлхөө ашиглах жишээтэй. Монгол ч гэсэн энэ чиглэлийн зураа тэр нөгөө үндэсний хөгжлийн зохиц бодлого энэ гэдгийг анзаараад байхдаа энэ чиглэл рүүгээ хандъя. Одоо тэр нөгөө мэдлэг суурилсан эдийн засаг гэж яриад байгаа тийм. Зөвхөн жишээл уул уурхай гэдэг бол мэдлэг суурилсан биш байгаа байхгүй. Зүгээр баялагт суурилсан, газар байгаа нэг юмд суурилсан баялагыг үйлдвэрлэж аваад өөрөө мэдлэг суурилсан эдийн засаг гэдэг байгаа чи хүний энэ баялагт тулгуурсан. Хүн сэтгэж яадаг, хүн сэтгэлгээ нь өөрөө баялагыг үйлдвэрлэж байгаа юм. Энэ хамгийн зөв ирээдүйтэй салбар болж тарж байгаа байхгүй. За дээр нь болохоор энэ байгалийн ухааны энэ нарийн мэрэгсэн инженерүүд байгаа юм л да. Нарийн өндөр мэрэгсэн инженерүүд. Мөн сэтгэл судлал салбар бас сонирхолтой салбарт орж байгаа. Яагаад тэгэхээр энэ зууны нөгөө энэ хурдтай энэ одоо амьдралын маягтай холбоотойгоор энэ бас ирээдүйд орж байгаа. Сэргээгт эрчим хүчний салбар бас маш ирээдүйд. Яагаад тэгэхээр одоо энэ дэлхийн нийтэд эрчим хүч чинь өөрөө хамгийн том асуудал. Одоо ойрын одоо 5-10 жилдээ ч дэлхийн нийт энэ гэрлээ яаж асаах вэ гэл ингээд бүгдийн толгой өвдөж эхэлж байгаа хгүй. Тийм учраас одоо дэлхийн нийтрээ нүүрс нефтэ одоо ерөнхийдөө шатаагаа дуусж байгаа ерөнхий шахагдж байгаа. Тийм учраас шахагдахгүй нөөц буюу одоо сэргээгт эрчим хүч рүү төлхөө одоо том компаниуд, корпорациуд хөрөнгө оруулалт хийгээд мэрэгчлэлтнүүдийг хайж олдог болсон байна. За мөн ажил хөдлийн салбар бас сонирхолтой салбарт орж байгаа. Яагаад тэгэхээр бас амьдралын хэм маягтай холбоотой. Энэ глобалчлал одоо дэлхийн үйл нэг болж байгаатай бас холбоотой. Тэгээд хүний хөгжил, боловсрын салбар дотроо бас илүү тийм нарийн болж одоо дотроо хуваагдаж эхэлсэн байгаа л да. Жишээлбэл зүгээр амьдралын менежмент, лайф менежмент гэдэргээ шин мэрэгжлүүд, амьдралын дасгалжуулагч, лайф коуч гэдэргээд бүр сонин тийм мэрэгжлүүд төрөл гарч ирээд байгаа байхгүй. За тэгээд энэ спорт буюу амьдралын хүмүүсийн идэвхтэй хэм маягийг бий болгох талын спортын дасгалжуулагч тийм бас мэрэгжлүүд бас ирээдүйтэй байгаа тооцогдож байгаа юм байна. Яагаад тэгэхээр бас энэ хүмүүсийн амьдрал чинь жоохон тийм идэвхгүй суугаа болж эхэлж байгаа учраас тийм ээ. Иймэрхүү мэрэгжлүүд зүгээр ирээдүйд. Гэтэ зөвхөн одоо энэ нэг гарын урган 5 доторх энэ салбаруудыг ерөнхийд нь ингэж ойлгоод бас хэд хошоороод байж болохгүй, бүгд л сэтгэл зүйч болохгүй тийм ээ. Тийм болохоор зүгээр эцэг эхчүүд багш нар аль талдаа маш сайн одоо судалгаатай. Тэгээ боловсролын яам ч гэсэн ер нь энэ чиглэл гаргаж өгөх зөв гэж би боддог байхгүй. Хүүхдүүдийг сонголт хийхэд чиглэл гаргаж өгөөд ойрын 5-10 жилдээ одоо дэлхийд бол ийм зүйл хэрэгтэй, Монголд бол ийм зүйл хэрэгтэй. Тэгээд хүүхдүүд зөвхөн Монголдөө ажиллана гэж битгий сонголт хийгээрэй тийм ээ. Зөвхөн Монгол дотроо битгий сэтгэрэй. Дэлхийн нийтийн хандлага дотор сэтгэж сонгоорой гэж хэлмээр байна. За баярлалаа. За тэгэхээр өнөөдрийн сэдв бол бид бас мэрэгжлээ хэрхэн сонгох вэ гэсэн сэдвээр өнөөдөр яруу сэтгэгч хүний хөгжлийн клубын тэргүүн толовсон дорж бидэнд ирж ярилцлаа. Тэгээд цаг зав гаргаж манай студид хүрэлцэн ирсэн үрчин баярлалаа. Тэгээд бас цаашдын ажиллаж өндөр амжилт хүсье. За тэгээд мөн бас мэдээллийн хөтөлбөрийн төгсгөлд хандаж хэлэхэд сая бид дурдсан байгаа тийм ээ. Мэргэжлийг сонгох гэж байгаа залуучуудад нь маш их туслаач. Боловсролын яам, за нийгмийн амлалт хөтөлбөрийн яам, хөтөлмөр олгогч биржүүд та бүхэн бас энэ тал дээр илүү их анхаараарай. За мөн төрийн бус байгууллагуудад хандаж хэлмээр байна. Ингээд манай хөтөлбөрийг хүлээн авч үзсэн үзэгч та бүхэндээ маш баярлалаа.